сургалт бодлого шийдвэр за мөн нөгөөх нь гадаад дотоод орчны аюулгүй байдал мөн их барилгын их бага засвар дулаалгын үйл явц гэсэн энэ зүйл дээр бид нар анхаарлаа төвлөрүүлж ажиллая гэж ингэж шийдсэн. Тэгэхээр энэ бол өмнөх слайдн дээр та бүхэн дээр яг эцэг эхийн оролцоод үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээ гэдэг бол аливаа нэгэн асуудлыг бид нар илрүүлэн тухайн асуудлыг хамтдаа бид нар үр дүнтэйгээр шийдвэрлэх ийм арга зам гэдгийг та нар маань анзаарсан баха. За тэгэхээр энэ үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээг бид нар сургууль цэцэрлэг дээр хэрэгжүүлэхдээ энэхүү дөрвөн зарчмыг баримталж ажиллана. За хамгийн түрүүнд бид нар альва нэгэн илрүүлсэн зүйлдээ бид нар шударга, хараад бас бие даасан байхыг эрхэмлэн. За дээрэс нь энэ маань хэн нэгний бид нар буруутай үйл ажиллагааг илрүүлж хэн нэгнийг буруутгах гэж байгаа ийм ажил биш ээ. Энийг бол байнга санаж явж явах хэрэгтэй. Хяналт шинжилгээ гэхээр дандаа бид нар хэн нэгэнд бурууг тохох гэдэг байдлаар хүнлүү хандсан ийм байдлаар анхаарлаа хандуулад байдаг. Гэвтэл энэ маань бид нар асуудал дээр төвлөрч нэгэн зорилттойгоор бид нар хамтарч ажиллах гэж байгаа. Тийм учраас эрдэнэчийн багш та бүхэн энэ алхмыг хэрэгжүүлэх нэгдүгээр алхам дээр болохоор зорилтоо хамтдаа дэвшүүлнэ гэж гаргасан байгаа. Тэгэхээр бид нар тэр зорилт руугаа анхаарч танин мэдхүйн сайжруулалтыг эрэлхийлж хамтдаа баг болж ажиллаж байгаа. Түүнээс биш энэ асуудал хэн буруутай гэдгийг бид нар илрүүлэх гэж байгаа биш гэдгийг та бүхэн маань байнга анзаарч ажиллаж явах хэрэгтэй. Дээрээс нь бид нар альва нэгэн ажлыг хийхдээ харилцан бие биенээ хүндэтгэж явах ёстой. Түүнээс биш бид нар одоо энэ миний хүүхдийг сургах ёстой. Энэ хүн энэ ажлыг хийж байгаа юм чинь. Энэ манай сургуулийн ээж аав юм чинь. Энэ манай цэцэрлэгийн эцэг эхийн төлөөлөл юм чинь гэж бид нар хэн нэгэнд заавал тэр одоо үүргийн тохиолсон байдлаар хэн нэгнийг хүчилсэн байдлаар битгий асуудал хандаарай. Дандаа бид нар харилцан бие биеэ хүндэтгэж асуудлыг хамтдаа шийдэж, шийдлийг хамтдаа эрэлхийлэхийн төлөө хамтарч ажиллаж байгаа гэдэг. Энэ зарчмыг бол одоо бид гурав бол уулзах болгондоо та нартай сургалт хийх болгондоо бид нар дандаа сануулж хэлнэ. Энэ бол энэ төслийн гол одоо бидний урай гэж баг хэлж болохоор байгаа. За дээрэс нь бид нар энэ эцэг эхийн оролцоод үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээ хийхдээ хамгийн түрүүнд бид нар дараах дөрвөн шаардлагыг бол тавина. Хамгийн түрүүнд бид нар олон талын төлөөллийг бүрдүүлсэн 7-оос 11 хүний бүрэлдэхүүнтэй багийг бүрдүүлнэ. Тэгэхээр та нар маань анзаарч байгаа бид нар дэмжих багт орох гишүүдийн тоог бид нар ингээд уян хатан байдлаар за 7, 9 эсвэл 11 байгаарай. Тэгэхээр нөгөө манай төсөлд хамрагдж байгаа 9 сургууль цэцэрлэгийн маань эцэг эхийн тоо өөр, багшийн тоо өөр, суралцагчдын тоо өөр, дээрээс нь сургалтын хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байгаа орчин нөхцөл чинь өөрөө. Тийм учраас бид нар заавал 7, заавал 11 гэж бид нар та нарыг шаардахгүй. Өнөөдрийнхөө нөхцөл байдал тохируулж та нар маань багийн гишүүдийнхаа тоог та нар сонгоорой. Дээрээс нь альва таны ярьж байгаа, таны хэн нэгэнд гаргаж байгаа хүсэлт шаардлага маань тодорхой шалгуур үзүүлэлтээ тоо баримт судалгаанд нотлогдсон байх ёстой. Баримт нотлогоон дээр суурилж дандаа бид нар асуудлыг хөндөж тавьж байна. Тийм учраас бид нар баримт нотлогоогүйгээр та альва зүйлийг хэн нэгэнд бас ярих ийм одоо боломжгүй. Тийм учраас баримт нотлогоо судалгаа гэдэг зүйлийг та нар мадаан анзаарч явж байгаа хэрэгтэй. За дээрэс нь тэр одоо тухайн таны боловсруулсан тайлан зөвлөмж дүгнэлт маань альва нэгэн үр дүн, үр нөлөө тодорхойлсон байх ёстой. Түүнээс биш одоо өнөөдөр бид нар юу гэдгийг 1500 хүүхдийн багтаамжтай сургууль цэцэрлэг байна. Сургууль бид нар үйл ажиллагаагаа явуулж байна. 4000 хүүхдийн багтаамжтай болгож өг гэдэг шаардлагыг бид нар өнөөдөр тавилаа гэхэд энэ шийдэгдэх боломжтой юу гэдгийг бодож явах хэрэгтэй. Тийм учраас бид нар өнөөдөр бодит амьдралын нөхцөл байдал хэнд ямар шаардлагыг тавих вэ гэж дандаа хэлээд байгаа та нар маань бас бодоорой. За дээрэс нь энэ одоо хяналт шинжилгээ үнэлгээний үйл ажиллагаа маань тодорхой нээлттэй
тэдгээрээс гарсан үр дүн тайлан маань ил тод байх ёстой. Түүнээс биш бид нар энэ тайлан үзүүлнэ, энэ баримт нотлохоог үзүүлнэ, энийг үзүүлэхгүй гэсэн юм бол байхгүй. Хэрвээ хүсэх юм бол хинч үзсэн энэ тайлан зөвлөмжтэй танилцсан та бүхэнтэй хамтран ажиллахад нээлттэй байх ийм байдалтай гэдгээрээ та маань илүүтэй анзаараарай. За тэгэхээр энэ цэцэрлэг сургуулийн орчинд бид нар үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээ хийхдээ холимог баг хийж байгаа. Бид нар энээс суралцсангаа хийж байгаа үйл ажиллагаа гэдгийг та нар маань бодоорой. Түүнээс биш одоо бид нар төгс зүйлийг анханаас нь манай багийнхан шаардахгүй, та нар ч гэсэн төгс байх ёстой гэдэг үүднээс хит өөрсдийгөө зовоохгүй бид нар бодит баримт нотлогоон дээр тулгуурлаж өнөөгийн нөхцөл байдлаа илрүүлэх гэж байгаа гэдгээ та нар маань анзаараарай. За тэгээд бид нар энэ одоо төслийг хэрэгжүүлэх явцдаа бид нар энэ 3 одоо үйл ажиллагаа руу хамрах хүрээгээ бид нар чиглүүлж байгаа. Нэгдүгээр цэцэрлэг сургуулийн сургалтын үйл ажиллагаа буюу бодлого шийдвэрийн хэрэгжил, хоёрдугаар гадаад дотоод орчны аюулгүй байдал, гуравдугаарт бид нар тусгай мэдлэг мэргэжил шаарддаг чиглэл буюу сургууль цэцэрлэгийн барилгын их засвар дулаалын үйл ажиллагааг хийхэд эцэг эх, багш олон талын төлөөллөөс бүрдсэн дэмжих баг хэрхэн яаж хяналт шинжилгээ үнэлгээ хийх вэ гэдэг дээр л бид нар төвлөрч ажиллана. За тэгэхээр сургалтын бодлого шийдвэрийн үйл ажиллагааны хэрэгжилттэй гэх юм бол бид нар альва нэгэн сургалтыг манай сургууль цэцэрлэгүүд явуулахдаа тодорхой төлөвлөсөн үйл ажиллагаа хөтөлбөртэй, зорилготой, агуулга арга зүйтэй, зохион байгуулалтаа хийгддэг ийм үйл ажиллагаа. Тийм учраас бид нар шууд дэмжих баг орж ирээд энэ сургалтын хөтөлбөр маань боломжгүй байна. Энэ багшийн зааж байгаа энэ чиглэл буруу байна гэж бид нар хизээч хүнийг буруутгах болохгүй. Харин олон талын төлөөллөөс буюу эцэг эхчүүд энэ үйл ажиллагаанд оролцож байгаа учраас за өнөөдөр энэ багш маань сургалтынхаа үйл ажиллагааг явуулахад сургалтын хэрэглэгдэхүүн нь хангалттай байна уу? Хүүхдүүд маань өөрсдийнхөө хичээлийн бэлтгэлийг хэр хангаж ирдэг юм байна вэ? За анги танхимд нь суугаад хичээлэхэд орчин нөхцөл нь ямар байна вэ гэдгийг л бид нар анзаарч эхэлнэ гэхээс биш шууд тэр сургалтын бодлого, сургалтын хөтөлбөр, агуулга арга зүй рүү орно гэдэг юм бол боломжгүй гэдгийг та нар маань анханасаа анзаарч явж явах хэрэгтэй. Тийм учраас бид гурав ерөнхийдөө та бүхэнд одоо сургалтын үйл ажиллагаа болон бодлого шийдвэрийн хэрэгжилтийн талаар хяналт шинжилгээ үнэлгээ хийхдээ дараах чиглэлүүдээр хийвэл ямар вэ гэдэг загварыг бол эхний ээлжинд дэвшүүлэн тавьж байгаа маа. Яагаад эхний ээлжинд гэхээр та нар маань өөрсдөө энэ үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээд цэцэрлэг сургууль дээрээ хэрэгжүүлээд явхаараа өөрсдөө илүү чадваржаад, илүү олон зүйлийг анзаарч хараад, илүү энэ чиглэлээр ажиллах хүсэл тэмүүлэл чинь аяндаа бий болно. Энэний дараа бол та нар өөрсдөө чадваржил учраас энээс илүү өргөн хүрээтэй, илүү наривчилсан хяналт шинжилгээ үнэлгээ сургууль цэцэрлэг дээрээ хийгээд явах ёстой юм шүү. Тийм учраас бид нар энэ сургалтын үйл ажиллагаанд эцэгхийн хүүхдийн оролцоог тэмдэглээд мөн үдийн цай хөтөлбөр сургалтын үйл явцыг ажиглах, мөн одоо сургалтын хэрэглэгдэхүүн үзүүлэлт тараажих материал маань хэр хангалттай байна вэ? Бид нар энэ төслийг хэрэгжүүлээд явж байхдаа Ховд аймгийн 6 дугаар сургууль дээр яг одоо энэ сургалтын хичээлийн хэрэглэгдэхүүн үзүүлэн тараажих материалын хүрэлцэн хангамж гэдэг дээрийн дэмжих багийнхан маань хяналт хийсэн. За ингэхэд бол яг одоо нэг хичээлийн жил тэр нэг одоо хүүхдэд 1200 төгрөгийн сургалтын одоо хичээлийн хэрэглэгдэхүүн үзүүлэн тараажих материалын төсөв тусгагддаг байсан. Гэтэл 1200 төгрөгийн төсвөөр нэг хүүхдийн хичээлийн хэрэглэгдэхүүнийг 14-5 одоо өөр хичээл зааж байгаа багш нар маань хийвэл одоо юу хүртэх вэ? Ямар боломжтой вэ? Өнөөдөр А4-ийн цаас маань хэдэн төгрөгийн үнэтэй байгаа вэ гэдэг дээр эцэг эхчүүд маань өөрсдөө тооцоо хийгээд дээрэс нь үнэхээр энэ сургалтын төсөв маань өөрөө хүрэлцдэггүй байна. Тэгэхээр энэ сургалтыг чанартай явуулахад гол нөлөөлөх хүчин зүйл нь бол үзүүлэн тараажих материал юм байна. Гэтэл энэ маань багш нарт ямар ч төсөв байдгүй юм байна. Багш нар тэгэхээр яаж чанартай хичээлийг явуулах вэ гэдэг энэ нөлөөллийн ажлыг гаргаад сум хөгжүүлэх сангаас
яг энэ хичээлийн хэрэглэгдэхүүн үзүүлэн тарааж өгөх материалын төсвийг шийдвүүлж өгч ирсэн. Тэгэхээр энэ мэдчлэн дээр бид нар яг энэ хяналт шинжилгээ үнэлгээг явахдаа бид нар тулгамж байгаа асуудал юунд байгаа юм, энэний учир шалтгааныг шийдэхэд биднэрт ямар боломж олцоо байна вэ гэдгийг эрэлхийлдэгээр илүү их үнцэнтэй. Дээрээс нь манай цэцэрлэг сургуулиуд нэг өдрийн хүрээнд одоо ямар үйл ажиллагаа явуулсан, ямар завгүй хүмүүс ажиллаж идэг, багш нар маань ямар ачаалтай байдаг вэ гэдгийг эцэг эхчүүд маань нэг өдөр тухайн цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаанд ажиглалт хийснээрээ илүү их мэдээлэлтэй болсон. Тэгэхээр энэ маань өчигдөр сургалтын эхэнд хэлжсэн нуруугаа харах биш, бид нар бие биенийхээ нүрийг харж бид нар хамтдаа яаж илүү ихээр бид нар үр дүнтэй үйл ажиллагаагаа явуулах вэ гэдэг рүү илүү их чиглэгддгээрээ илүү их онцлогтой. За одоо ингээд бид нар яг одоо хамгийн чухал та бүхний 5 сард өөрийнхөө цэцэрлэг сургуулийн аюулгүй байдалд яаж үнэлгээд үнэлт хийх вэ гэдэг дээр Чимгүү агш маань та бүхэнд одоо яг чиглүүлгийг өгнө. За, цэцэрлэг сургуулийн гадаад дотоод орчны аюулгүй байдал гэдгийг ярихын өмнө бид нар сургалтын орчин гэдэг зүйлийг бас эргэж нэг сэргийлэх хэрэгтэй. Бид нар бол цэцэрлэг сургуулийн орчныг бол үндсэн 3 хэсэгт хувааж үздэг. За, нэгдүгээр нь эрүүл ах орчин. Өөрөөр хэлбэл тухайн цэцэрлэг сургуулийн нойл ариун цэврийн өөрөө анги танхимын тавьж байгаа эрүүл ахуйн шаардлага хангаж байна үгүй юу? Хоёрдугаарт нь сэтгэл зүйн орчин. Өөрөөр хэлбэл багш суралцагчдын багшуудаа ажлуудын хооронд харилцаа. Энийг бид нар сургалтын байгууллагын сэтгэл зүйн орчин гэж нэрлэдэг. За, гуравдугаарт нь цэцэрлэг сургуулийн материалын орчин. Материалын орчин гэхээр тоног төхөөрөмж, одоо анги танхимын гадаад дотоод орчны аюулгүй байдал гэсэн зүйл орно. Тэгэхээр бидний энэ цэцэрлэг сургуулийн 3 орчноос зөвхөн гадаад дотоод орчны аюулгүй байдал гэдэг дээр нэмэлтээ цаана бас үндсэн 2 том орчин байна үлдээдэг шүү дээ. Энэ бол эрүүл ах орчин, мөн дэмжлэн сэтгэл зүйн орчин байна. За тэгээд энэ одоо эцгийн уралцаад хэн шинжилгээ үнэлгээний тухайд бид нар цэцэрлэг сургуулийн гадаад дотоод орчны аюулгүй байдал гэдэг дээр нь нэлээд иж авах юм байна. За, цэцэрлэг сургуулийн гадаад дотоод орчны аюулгүй байдлын талаар зохицуулсан хэд хэдэн эрх зүйн баримтчиг байдаг. За, энэ дээр бол бид нар боловсролын тухай хуулийг дурдж явна, эрүүл ахуйн тухай хууль, мөн төчлөн холбогдох яамдын сайд нарын баталсан 4 журмыг бол энд бас оролцож явна. За, мөн стандарт хэмжигдсэн газраас баталсныг 30 орчим стандарт байдаг. За, энэ дээр нь бол юу гэж нөхөр барилгын хийц, за мөн төчлөн дааз, дэд эцсийн холбоо зэрэг тогтоосон нийт 200 гаруй норматив хэмжээг зохицуулж байгаа. Тэгэхээр дээр дурдсан сургуулийн үйлчлэгийн орчны стандартыг заримдаа одоо тодорхой стандартууд боловсруулаад гарсан байгаа боловч зарим тохиолдолд сургуулийн үйлчлэгийн орчны стандартыг боловсруулах ажил эхлэлт хийдэг. Зарим нэг нь боловсруулаад байгаа болж батлуулаагүй байгаа юм дүр зураг ажиллаж байгаа учраас бид нар өөрсдийн хүүхдүүдийн мөн бидний одоо суралцагчдын одоо хичээл сургууль явуулж байгаа цэцэрлэг сургуулийн гадаад дотоод орчны аюулгүй байдалд хяналт шинжилгээ үнэлгээ хийх энэ зайлшгүй нөхцөлийг одоо асуудлыг бий болгоод байна. За, одоо хүчин төвлөрөд мөрдөгдөж байгаа хууль, дүрм, стандарт, нормативууд маань материалын асуудлуудыг ихээхэн анхаарсан байгаа боловч боловсролын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой агаарын чанар, ариун цэвэр, халдвар хамгаалал, гэрэл төлөв, хүүхдэд тоглох болон биеийн тамир спортоор хичээлэх нөхцөл зэргийг нарийвчлан зохицуулж чадаагүй байгаа учраас бид нар цэцэрлэг сургуулийн гадаад дотоод орчны аюулгүй байдал дээр фокус өгөөд энийг нэгэн асуудал болгож үзээд энэ дээр хэн шинжилгээ үнэлгээ хийх зайлшгүй хэрэгцээ бий болоод байна. За, ерөнхийдөө буцчих төрдөө. За, ингээд цэцэрлэг сургуулийн гадаад дотоод орчны аюулгүй байдал стандарттай холбоотой судалгааг 2000 оноос хойш гүйцэтгэж ирсэн байна. Нэгдсэн улсын байгууллагын хүүхдийн сан жишээлбэл эрүүл ах орчин болон сэтгэл зүйн орчин дээр судалгаа хийсэн. За, мөнчлэн одоо ихтэй сургуулийн судлаачид
төрийн бас байгууллагууд энэ цэцэрлэг сургуулийн гадаад орчны стандартын хэрэгжилт аюулгүй байдлаар судалгаа хийсэн. Тэгэхээр бид нар одоо тухайн судлаачдын хийсэн судалгаа үр дүн бас баталгаажуулах зорилгоор өөртөөхөө тайлан судалгааныхаа үр дүнд ашиглаж болно. За энэ судалгаануудаар юу гэж дурдсан бэ гэхээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хувьд дор хаяж 6 цагийг сургууль дээрээ өнгөрүүлж байна. Цэцэрлэг дээр бол баг 7-8 цагийн өнгөрүүлээд байгаа. Ингээд ерөнхийдөө үзэх юм бол ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд гэхэд нийт 7 хоногийн 30 цагийг тэр сургууль дээрээ өнгөрөөж байгаа. Ийм болохоор сургууль маань өөрөө гадаад дотоод орчин маань аюулгүй байдлыг бүрдүүлж хүүхдийн хувьд нөгөө аюулгүй сурах орчин бүрдээ. Мөн түнчлэн сурах орчин тавлаг таатай байх нь эргээд хүүхдүүд сургууль дээр их сонирхолтой болно. Сургууль дээр их сонирхолтой болохоор эргээд одоо суралцах, итвэх, тэмүүлэл, хүсэл эрмэлзэл нөлөөлдөг ийм шууд хамаарал байгааг олон улсын судлаачид баталсан байна. Ийм учраас бид цэцэрлэг сургуулийн гадаад дотоод орчны аюулгүй байдал гэдэг дээр нэлээд анхаарч энэ маань стандарт шаардлагыг хангаж байгаа үгүй гэдэг дээр анхаарал тавих хэрэгтэй. За сүүлийн үед Тунгаамал төрийн бас байгууллага энэ чиглэлээр ерөнхийдөө судалгаа хийсэн. За зэрэг цэцэрлэг дээр хийгдэг бол ерөнхий боловсролын сургуулийн гадаад дотоод орчны аюулгүй байдлын стандартын хэрэгжилт маш хангалттай байна. Нийслэлийн хэмжээнд төвөрлөж авсан тухайн судалгаанд төвөр болж авсан сургуулиудын хувьд одоо 21 дугаар сургууль, 80 дугаар сургууль, ирээдүйн зохицлогоор нэгдүгээр ахлах сургуулийн хувьд одоо энэ стандарт бол тодорхой хэмжээнд хангагдаж байна. Бусад судалгаанд төвөрлөгдөж орсон сургуулиудын хувьд энэ үйл ажиллагаа маань маш хангалттай түвшинд байна гэсэн дүгнэлтийг хийсэн байна. За ингээд бид нар энэ цэцэрлэг сургуулийн гадаад дотоод орчны аюулгүй байдал дээр фокус өгөөд хэн шилжүүлэлтээ хийх зайлшгүй хэрэгцээ бий болж байгаа гэдгийг дараах миний сайн хийсэн зүйл баталгаа болж өгч байна. За тэгэхээр сургуулийн гадаад орчин гэдэг юу орох вэ? За бид нар слайдаас харж болж байна. За энэ чинь бол зам талбайн гэрэлтүүлэг. Энэ бол ялангуяа өвлийн үйлрэлд орой тавдаг. 3 ээлжээр хичээлж байгаа сургуулиудын хувьд бол зам талбайн гэрэлтүүлэг хүүхдүүдийн сургуулиас гэр хүртэлх зам талбайн гэрэлтүүлэг юм маань их чухал гэдэг. Багаан авч зогсоолын асуудал бол энэ чинь дурддагна. Авч зогсоол. За тэрнээс гадна хүүхдүүд тоглох, амрах, хашаан доторх нөгөө орчин снаа шаардлага хангаж ийн үгүй гэдгээр энэ шинжилгээний баг маань анхаарал хандуулах хэрэгтэй. За дараа нь аюун цэвэр буюу нойлын өрөөний энэ дээр бид бас зам юу дээр хэн шинжилгээний дээр анхаарал тавьж ажиллана. За дараагийн нэг чухал зүйл бол биеийн тамирын талбай. Биеийн тамирын талбай аюулгүй орчин бүрдүүлж чадсан гэдэг дээр анхаарал тавина. За мөн дэвшилтийн сургуулийн зам талбай гацын асуудал байна. За бас нэг хамгийн анхаарал тавих зүйл нь бол гадаад талбай хогийн сав, цэг хамгаалттай байна уу, хаашаа нь хэр зэрэг байна гэдэг дээр бас анхаарал тавина. За хичээлийн туршилтын талбайтай сургуулиудын хувьд за энэ бол орон нутаг дээр бол нэлээд төвөмөлөдөг. Хотдоор бол цөөхөн тооны ерөнхий боловсролын сургуулиуд гадаад одоо хичээлийн туршилтын талбай байдаг. Энэ дээр бол бид бас анхаарал тавьж ажиллана. За ногоон байгууламж гэрэл одоо энэ цэцэрлэгчүүдийн асуудал бол мөн сургуулийн гадаад орчны аюулгүй байдал гэдэг дээр бас авч үздэг. За хашаа хайс хамгаалт гэсэн энэ цогц зүйлийг бид нар нийлүүлээд сургуулийн гадаад орчны аюулгүй байдал гэж үздэг. Тэгэхээр нөгөө хүний хүч одоо цагийн нөөц боломжтой тулгуурлаад бүгдд нь энэ гадаад орчны аюулгүй байдал дээр нэлээд хийх үү. Аль эсвэл хамгийн хэцүү тулгамж байгаа тодорхой нэг асуудал сонгож хийх үгүйг одоо нөгөө хэн шинжилгээ хийх энэ багийн гишүүднүүд хоорондоо тахилцаж одоо энэ асуудлыг сонгож авах нэ. За тэгвэл сургуулийн дотоод орчин гэдэг дээр юу арах юм бэ? Бид нар юун дээр хэн шинжилгээ хийх вэ гэхээр энэ дээр номын сан. Номын сангийн фон бүрдүүлэлт ямар вэ? Тэрээс гадна номын сангийн энд байгаа 50-оор хүүхэд хүрэхэд маашаа унаад ирэхэргүй аюулгүй байдлыг хангаж чадсан байна уу? Гэрэлтүүлэн ямар байна гэх зэрэгтэй бид нар хяналт тавина. Хоолны заал энэ бол хамгийн чухал юм орчин нөхцөл байгаа. За биеийн тамирын заалны асуудал байна. Урлаг үзүүрийн заал байгаа тохиолдолд урлаг үзүүрийн заал маань аюулгүй байдал хэрэг хангаж байна гэдэгт бид анхаарах хэрэгтэй. За түүнээс гадна аюун цэврийн өрөө. За энэ дээр бол нөгөө аюулгүй байдал хангагдсан уу? Тэр гэсэн маа 6 настай хүүхдүүдэд зориулсан нөгөө нэг угаалтууд байна уу? Бие засах яг тэр метазийн хэмжээ 6 наснуудын насны онцлог тохирсон байна уу гэдэг дээр нь хэмжилт хийж авах нэ. За тэгээд энэ сургуулийн анги техник дотор нь агааржуулалт, дулаан, төвчлөлтийн асуудал дээр бас энэ аюулгүй байдал дээр нь
тэдний хяналт үнэлгээ хийн. Энд дээр бага ангийн сурагчдын анги, ахлах ангийн сурагчдын анги, дунд ангийн сурагчдын анги маань за химийн лабораторитой сургуулиудын хувьд энд аюулгүй байдал алдагдах ийм орчин нөхцөл болдог учраас лабораторитой сургуулиудын хувьд бол энийг бас заавал сургуулийн дотоод орчин гэж авч үзэж энэ дээр хэн шинжилгээ үнэлгээ хийнэ. За хамгийн сүүлд нь бол мэдээлэл өрөө. Мэдээлэл өрөө гэдэг маань өөрөө онцлогтой. Тэнд маш олон залгуур, цахилгааны үүсч байдаг учраас энэ маань нөгөө хүүхдүүдийн хувьд сурч хөгжихдээ зориулсан аюулгүй орчинд үзснээ үгүй гэдэг дээр нь анхаарал тавьж ажиллана. За гадаад дотоод орчны аюулгүй байдал одоо хяналтын дараах хуудсуудыг бол зүгээр санал болгох юмар энэ өгсөн байна. Боловсруулсан байна. Тэгэхээр энэ чинь юу орж ирэх хэрэг нэгдүгээр ангийн орчинд одоо үнэлгээ хийх хяналтын хуудас, анги нийтийн орчинд хяналт хийх ажиглалтын хуудас, номын сангийн орчинд хяналт хийх ажиглалтын хуудас, ажилчдын ажилтгүй орчинд үнэлгээ хийх хяналтын хуудас, за тавдугаарт нь цэцэрлэг сургуулийн эзэмшил газрын аюулгүй байдлыг хянах хуудас, түүний дараа цэцэрлэг сургуулийн барилгын аюулгүй байдлыг хянах хуудас, хамгийн сүүлд нь цэцэрлэг сургуулийн гадаад орчны аюулгүй байдлыг хянах хуудас гэсэн хяналтын хуудсыг бидний зүгээс санал болгож байгаа. Та бүхэн маань дахиад татчихлахэд сургууль бий болсон нөхцөл байдал, хүндрэлтэй асуудалтай холбоотойгоор яг энэ хяналтын хуудасаараа бариад одоо хяналт чиглэл үнэлгээ хийх юм уу? Эсвэл нөгөө ерөнхий боловсролын сургуулийн орчинтой холбоотой тавьж байгаа стандарт шаардлагын дагуу бусад стандартаа ашиглаад энэ дээр тохируулах хийх үү, нэмэлтээр хяналтын хуудас боловсруулах уу гэдгээ та маань өөртөө шийдэж хоорондоо ярилцаж сонгож авах юм шүү. За тэгэхээр цэцэрлэг сургуулийн гадаад дотны орчны аюулгүй байдал дээр хэн шинжилгээ үнэлгээ хийхээс өмнө хүндлэнгийн үнэлгээний баг маань ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн орчинд тавьж байгаа стандарт шаардлагуудтай маш сайн танилцах хэрэгтэй. Тухайлбал EBC-ийн орчны аюулгүй байдлын стандарт байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин ерөнхий шаардлага гэх зэрэг стандартын баримтчигтай маш сайн танилцах хэрэгтэй. Тэгээд одоо бидний санал болгож байгаа энэ хяналтын хуудасаас гадна энэ стандарт дээр тулгуурлаад цаашид арчиглаж болох хяналтын хуудасаар боловсруулах болох юм байна шүү дээ, тийм. За дахин татчихлахэд бидний 3 чиглэлээр санал болгож байгаа энэ хяналтын хуудас маань зүгээр санал болгож байгаа жишг хуудсууд гэдэг бас энэ дээр нэлээд сайн онцгойлон. За ингээд өнөөдрийн ерөнхийдөө бидгуурын зүгээс өгөх ерөнхий танилцуулга хичээл маань дуслаа. За маш их баярлалаа.